Прагматизм. За прагматизм гэсэн энэ ойлголтыг бид нар ерөнхийдөө нийтийн тусын тулд гэж ойлгох хэрэгтэй. За прагматизм буюу нийтийн тусын тулд гэсэн ойлголтууд ерөнхийдөө хүн төрөлхтний түүхэн 20 дугаар зууны эхнээс л маш их яригдж эхэлсэн сэдв. За тэр үеийн онолчид жишээлбэл одоо сэтгэл судлаачид, социологчид, философчид, за ялангуяа улс төрийн одоо онолчид прагматизм гэсэн энэ одоо ойлголтыг одоо гаргаж ирж за 20 дугаар зууны ихээр маш их ярьж байлаа. За тэд үгээрээ юу хэлж байсан гэхээр ерөөсөө бидний танин мэдж байгаа, хийж байгаа, шийдэж байгаа бүхэл одоо социологийн, улс төрийн, философийн одоо ойлголтуудмаар нийтийн тусын тулд байл та. Тий. Нийтийн тусын тулд энэ бүх юмнуудыг хийхээс биш. Одоо зөвхөн тэр зүйлээ өөрт нь утга өгөхтэй болно биш. Нийтэд одоо утга өгч хийж байлдаа л гэсэн ойлголцууд энэ прагматизм гэсэн ойлголт. За мэдээж одоо энэ ойлголтыг бол өнөөдөр бид нар одоо 21 дугаар зуунд дахин ярьж одоо сэргээх ёстой. Яагаад гэвэл өнөөгийн нийгэм бол бас биднээс прагматизмыг маш их одоо шаардж байгаа. За прагматизм гэсэн ойлголт ер нь одоо хамгийн одоо энгийнээр хэлэхэд ер нь өөрсдийнхөө танил зүйлдээ ер нь төвлөрөё. Тий. Гэсэн нэг ойлголт байдаг. За нөгөөдхөөр ер нь альваа зүйлд утга агуулгыг нь их одоо анхаарч аяа. Ер нь альваа зүйл утгатай агуулгатай байх бас чухал шүү. Гэсэн нэг хоёр дахь одоо асуулт гарч ирдэг. За гуравт нь ер нь прагматист хүмүүс прагматизмын онолчид ер нь өөрчилж болно шүү дээ юмыг. Тий. Ер нь өөрчлөгдөшгүй зүйл гэж айдгүй штэ гэсэн. За ийм ойлголт болоод бас маш их одоо прагматист ойлголт. За нөгөөдгөр одоо прагматизм юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь бол онол чухал. Гэхдээ онол өөрөө практик амьдралаас гаралтай байх шаардлагатай. За тэрийг л одоо онол гээ. Ерөөсөн онол бол практик амьдралаас гаралтай юм биш үү? Гэсэн одоо бас л прагматистуудын ярьдаг одоо ондын сэдв. За прагматизм юу биш вэ? Нөгөөтэйгүр бид нар бас нэг ойлгох ёстой зүйл. Энэ бол прагматизм биш шүү. Бид нар энийг прагматизмтай холиод байдаг гэсэн энэ ойлголт бол бас чухал. За аливаа зүйлийг хурдан хөнгөн шийдэх бол прагматизм биш. Тий. Прагматистууд хэзээч юмыг хурдан хөнгөн гинж шийдэхгүй. За прагматистууд ер нь аливаа зүйлийг одоо энгийнээр ер нь хандаж аргалах гэдэг хүмүүс биш шүү. Тий. Ер нь бол одоо бид нар прагматик гэхээр нэг аргалаад хурдхан энгийнээр шийдчих гэдэг. За тэр бол одоо прагматик биш. За гуравдугаарт нь тухайн тэр хүрээнд дотроо л маш сайн одоо бодож ярилцах чухал болохоос биш. Аливаа сэдвийг хүрээнээс нь бити хайлааж. Олон сэдвийг бити олж зэрэгцүүлээ. Нэг л сэдвтэ төвлөрөөд нэг сэдвээ дуусныхаа дараа дараагийн сэдвээр орно гэдэг чинь бас л прагматизм байна. За яагаад энэ прагматистууд одоо энэ прагматизмыг их яриад өнөөдөр бид нар одоо 21 дугаар зуунд энэ чухал болчиход байна үгүй бид прагматизмын зорилгыг нь бас ойлгох хэрэгтэй. Анх гарч ирсэн зорилго, прагматизмын зорилго. За прагматизмын зорилго бол нэгдүгээрт танин мэдхүү зөвхөн шалгах одоо боломжтой. Шалгачихсан байж бид нар танин мэдхүү хүлээн зөвшөөрнө шүү. Шалгаагүй болвол шалгах боломжгүй болвол танин мэдхүү гэх арай л эртэндээ гэсэн ойлголт бол бас л прагматистуудын хэлдэг онол байгаа. За тэрийг бид нар шалгаж чадахгүй бол юу мэдлэг гэж нэрлэх хэрэг байна уу? Тий. Мэдлэг бол шалгах боломжтой л байх ёстой шүү дээ. Тий. Зүгээр одоо таамгаар, баримжаагаар юмыг анжуудах гэсэн зүйл бол баттай мэдлэг биш. Хүмүүсээс баттай мэдлэгийг бид нар шалгаж болдог боломж байх ёстой. За хоёрдугаар прагматистуудын одоо зорилго, прагматизмын хоёрдугаар зорилго бол хэн хэнийхээ мэдсэнийг харилцсан шалгаад. За ингээд дараагийн улам сайжирсан одоо мэдлэг рүү явах бол прагматизмын хоёр дахь том зорилго. За үүгээрээ яадаг гэхээр илүү дараагийн мэдлэгт хүрэх боломжтой.
нэг мэдлэг дээр зогсож байгаа биш. Харилцан ярилцаар байгаа. Улам сайжруулад дараагийн мэдлэг дээр ороод ингээ мэдлэг дээшигээ хөгжөөд олон салбарлаад түрүүчийн мэдлэгээс илүү сайн мэдлгүүд үүсэх маш чухал гэдэг. Мэдээж нэгэнт илүү сайн мэдлэг их үүснэ гэдэг чинь мэдлэг ихсэх бас боломж. Мэдлэг цөөхөн нэг л хүрээд байгаад исэн гэж ойлголт биш. За 3 дахь прагматизмын зорилго бол ерөнхийдөө альва нэг шийдэл, альва нэг мэдсэн зүйлээ нууцмал, нуугдмал юм уу? Эсвэл хитрхийх, илэрхийгээр зөрчил байх гэж болохгүй шүү. Прагматизм бол ер нь зөрчил гарахтайгаа олон биш. Хоорондоо ярилцаад дараагийн шинэ мэдлэгт хөгжих бол. За прагматизмын онолчид юуг маш их анхааруулдаг вэ гэхээр ер нь боломжоо л ашигла гэж хэлдэг. Боломжоо ашиглах маш чухал шүү. Тэгжээж бид нар зөв шийдэл, дараагийн сайжирсан шийдэлт хүрнэ гэдэг. За хоёрдугаарт бас боломжийн дотроо байгаад иж болохгүй. Прагматизм боломжийн дотроо байхыг бас хоригдог. Яг гэвэл шинэ боломжууд гарах. Өөр боломжгүй гэдэг тахтаа болно биш. Боломжийнхосоо ахаад дараагийн боломжууд гарах. Олон боломжууд гарах. Тэгжээж асуудал зөвөр шийдэгдэж, зөвөр үйл ажиллагаа явагдаж эцсийн эцэст прагматизм юу гэж хэлээд байвал нийтэд тустай, нийтэд ашигтай байх л чухал шүү дээ. Тийм учраас боломжийг олон болгох. За прагматизмын онолчид бас цаашлаад юуг анхааруулдаг гэхээр мэдэхгүй байхтай гол нь биш ээ. Мэдэхгүй байх яах вэ? Хичээгээл мэддэг болчих. Өчигдөр мэдэхгүй байсан бол өнөөдөр мэддэг болчих. Мэдээж шинэ мэдлэг үүснэ гэдэг тийм амар биш. Явдал шинэ мэдлэг үүсэж нэг хэсэг мэдлэг ихсэж нэг хэсэг шинээр хүмүүс мэдлэгтэй болоод шинэ мэдлэгийг тарааж тархана гэдэг бол бас амаргүй. За яагаад гэвэл мэдлэгтэй хүмүүсийн хажуугаар мэдлэггүй хүмүүсийн тоо, мэдлэггүй хүмүүс бүр ихсчихдэг. Мэдлэг ихсэх тусам мэдлэггүй хүмүүс ихсээд идэг. Тэгэхээр тэр хүмүүсийг яаж дагуулж бас мэдлэгтэй болох вэ? Прагматизмын ойлголтыг онлын хувьд авч үзэхэд иймэрхүү олон зүйлээс хамааралтай байх нь. Олон хуучин мэдлэгээс шинэ мэдлэг үүсэж, шинэ мэдлэг маань цаашид нийтийн тусын тулд байх хэрэгтэй. За монгол хүн өнөөдөр прагматизмтай яаж харьцаж, ер нь прагматик гэдгээрээ ер нь юу гэж ойлгож яваа гэдэгтээ бид нар хэлцгээе. За монгол хүн ба прагматизм гэсэн энэ ойлголтыг ярихаас өмнө бас бид нэг зүйлийг ярилцах хэрэгтэй. Энэ бол zeitgeist гэсэн нэг ойлголт байдаг шүү дээ. Тухайн улс орны нийгмийн оюуны төвшин ямар вэ гэсэн ийм ойлголт. Тэгэхээр өнөөдөр бид нар нийгмээ ингээд ажиглахад ер нь нийгмийн байдал нэлээд тархаа бодлохоо шинжтэй. Нийгэм хоорондын барьцаалтаа нийт иргэдийн хоорондын ойлголт ерөнхийдөө нэлээд сулхан. За тийм байдал бол ажиглагдж байгаа. За хоёрдугаар том асуудал бол бидэрт хоёр зүйлийг ярих хэрэгтэй. Нэг нь бол нэгээ хэрхэн бид нар хүндэж байгаа. Ер нь нэгийг хүндэтгэх бол социологийн болон философийн маш чухал ойлголт шүү дээ. Нийгэм ер нь нэгээ хүндэтгэхтэй тогтдог. Юуг бид нар эрхэмлэж байна? Юуг бид нар үнэт зүйл өгч байна? Эрхэм гэдэг чинь хүн биш шүү дээ. Эрхэмлэх гэдэг чинь нэг сайн сайхан, зөв, буруу. Бидний оюуны том ойлголтууд, үнний асуудлууд энд гарч ирнэ. Шударгасны асуудлууд энд гарч ирнэ. Хүний эрхийн асуудлууд гарч ирнэ. Энэ бүх чинь бүгд л бидний эрхэмлэх зүйл өгч үү. Бид нар математик зүйлийг юм уу эсвэл хэн нэгэн хүнийг эрхэмлэж болохгүй. Бид оюунлаг ойлголтуудыг л хэрэгтэй. Яг тэгвэл эн чинь бидний нийгмийн суурь болох ёстой үнэт зүйлс. За ингээд орчин үед гэрүү доторх аавын дүр зураг нэлээд суларч хуучны үр хөвгтөд үлгэр жишээ байдаг дүр зураг нэлээд өөрчлөлт орж байгаа. Учираас нийгэм өөрөө өмнөгээ дагаад бас их тийм хөгжлийн бэрхшээлтэй болсон. Яг бол бас арчлын хитрхи сулхан арчил манад яваад байгаа учраас нийгмээ хөгжүүлж нийгмээ удирдах чадахгүй ингээд нийгмийн хөгжлийн бэрхшээл бидэрт маш их тохиолдож байна. За энэ цаад шалтгаан бол түрүүний хэлсэн хинээ хүндэх за эрхэм зүйлүүд усны нэг баримт
бидний энэ ягаад энэ прагматизмыг сайн одоо хөрсөн дээрээ буулгаж чадаагүй, прагматик биш байгаа энэ явдлуудын одоо цаад шалтгаанууд ерөнхийдөө өөртөө л ашигтай бол гэсэн юм буруу ойлголт яваад байдаг. Над ямар ашигтай юм гэсэн. За эн чинь яг одоо прагматизмын хамгийн одоо эсрэг ойлголт. Яг бол хүн нийтийн төсвийн тод хийх хэрэгтэй байдал над ямар ашигтай юм бэ гэдэг бол прагматизм биш. За хоёрдугаар ерөнхийдөө хоорондоо тохирсон хин хиндээ нэг ашигтай болж ивэл бусад яах вэ гэсэн юм одоо хүмүүсийн хоорондын ашиг харсан энэ үйлдэлүүд бусад прагматизм биш үйлдэлүүд ийм хүмүүсийг прагматик гэхгүй. За би эсвэл одоо бидл болж ивэл гэдэг бол бас л прагматик биш. За нөөдөр болж ивэл маргааш яах вэ? Маргааш ямар хамаатай нөөдөр л болж ивэл гэдэг бол прагматизм хамгийн эсрэг ойлголт шүү дээ. За ингээд ер нь бид нэр бол нийт одоо нийгмийн төр зураг маань одоо алдагдсан, нийгэмд одоо хүндлэх, эрхэмлэх зүйлүүд маань одоо уссан ийм үед бол прагматизм гэдэг монголчууд заавал ярих ёстой юм байна. За яагаад бид нар одоо прагматизмыг тэр 20 дугаар зууны эхэнд гарч ирсэн прагматизмыг буулгаж чадаагүй, Монгол оронд энэ прагматизм ирээгүйгийн нэг жишээ бол одоо бид нар мэдж байгаа социализмын одоо үед байсан аж үйлдвэрийн комбинатаа бид нар устгасан. Уул нь бол аж үйлдвэрийн комбинатаа бид нар прагматизмаа бол одоод үлдээсэн болоод өнөөдөр бол одоо ялангуяа эрэгтэй хүмүүс бол маш одоо ажил мэргэжилтэй байх хэрэгтэй байсан. Одоо инженер, техникч, зохион бүтээгч ийм скетинг анги маань одоо хөгжиж чадсан болвол өнөөдөр бид нар одоо жинхэнэ прагматист хүмүүс болох байлаа. Хэрвээ бидэрт одоо аж үйлдвэр маань цаашаа хөгжөөд дараагийн түвшиндээ очисон бол магадгүй өнөөдөр бид нар одоо автомашины үйлдвэртэй болчихсон байх чинь билүү? 20 жилийн дотор. За гэх мэтлэнгийн өнөөдөр Монголын нийгэмд энэ прагматизм яагаад маш их хэрэгтэй вэ? Монгол хүн яагаад прагматик байж нийтийн тусын тулд хийж үйлдэж бүтээдэг болох вэ гэсэн хамгийн энэ одоо том сэдв бол өнөөдөр бидний ярьж байгаа сэдв. За нөгөө тэгүр энд би бас аж үйлдвэрийн комбинат гэдгийг хажуугаар нэг жишээ ярих бол Улаанбаатар хотын одоо жишээ байна. Улаанбаатар хотод бол ерөнхийдөө бид нар хуучны түүх турсуулуудын одоо байшингуудаа нэг нураадаг юм модтой болчлоо. За үүгээрээ бид нар түүх турсгалаа хүндэтгэхгүй байгаа бол бас нэг прагматизм биш байгаа байхгүй. Нураагаад оронд шинэ байшин барьчихдаг. За энэ бол бидний бас нэг өнөөдөр ярих хэвээр нэг шүүмжлэх хэвээр сэдв. За Европт бол арай өөрөөр ханддаг. Гадаад оронд явж хүмүүс мэдж байгаа. Хуучин хотоо хэвээр үлдээд. За түүгээрээ бидний одоо түүх турсгал хуучин хот маань ийм хот байлаа, ийм амьдралтай байлаа гэд тэнцэнэ эртний хуучнаас сангалзаж одоо хуучин хотоор аялдаг хүмүүс. Нөгөө талд шинэ хот гэж заавал байгуулдаг. Жишээл за Монгол Улаанбаатарын жишээгээр бол Налайх юм уу Нисхийн тэнд бол шинэ хотыг байгуулах хэрэгтэй. За тэр шинэ хоттоо одоо энэ өндөр одоо банкны байшин юм уу, компаниудын байшин юм уу, юу гэдгийг ийм одоо бизнесийн одоо өндөр байрлалуудаа шинэ хоттой байгуулад хуучин хоттой урлаг, соёл үлдээд энэчнээр бид нар одоо зөв хот ийм одоо амьдралаар уул амьдрах хэрэгтэй байлаа. За бид нар одоо прагматист байж чадсангүй, прагматикийг бид өгсөн учраас өнөөдөр бид нарт Улаанбаатар хотоо хүртэл түүхгүй болгосон, түүх турсгалгүй болгосон ийм одоо эсрэг үйлдэлүүд гэж байна. За ийм бол байж болшгүй. За энэ лекцээр бид нарт юу одоо ойлгож суралцах бай гэхээр ер нь бүгдээрээ прагматист бай. Прагматизмыг одоо бас Монголын хөрсөн дээр буулгаж ирээ. За бүгдээрээ альва нэг зүйл хийхдээ нийтийн тусын тулд хийдэг болъё. Өөртөө ашигтай биш. Бусадтай хамт одоо ашигтай. Бүгдээрээ нэгэн одоо ашигтай, нэгэндээ одоо ашигаа хүртээсэн. Ийм л одоо нийтийн тусын тулд прагматизмтай амьдралаа болцгоё гэж одоо энэ лекцээр хэлмээр байна. Анхаарал тавьсанд баярлалаа.